Хүрцэн ач ивэлдэд талархаж мөн хажуудаа байсан хүмүүст талархлаа илэрхийлэх нь аз хувь шиг дууддаг. Шинэ он гарахаас өмнө энэ бүгдийг хаях хэрэгтэй. Он дамнуулалгүйгээр цэгцлэрэй гэсэн үг ээ. Хэрв та үнийг хийвэл шинэ эрч хүч аз хувь шиг дахин дамжиггүй. Эртээр үеэс шинэ оныг унталгүйгээр утдаг заншилтай байсан. Хааны гэрүүл төдийг улс даяараа болзолгүй мөрдөг зарчим байжээ. Мэдээжин хэрэг шинэ жилийн баярыг бэлгийн тоолоор хийдэг. Гэхдээ орчин үед ихэнх хүмүүс сарны хуанал гэхээсээ илүү нарны хуанал ашигладаг болсон бөгөөд ихэнх хүмүүс нарны хуанал дээр үндэслэн хуучин оноо үдэж шинэ оноо угтдаг тул удахгүй болох 12 сарын 31-ний өдрийг шинэ жилийн баяр гэж тооцдог болсон. Одоо бол сарны тооллоос илүү нарны тоол нь оны эхэн ба төгсгөлийн хувьд илүү утга учиртай өдөр болсон бөгөөд энэ өдөрт үндэслэн ёс заншил уламжлалаа тэмдэглэх шинэ оныхаа аз хэмрийг угтах нь илүү тохиромжтой. Та үнийг оны сүүлчийн өдөр хийгээд үзээрэй. Эрхчил аз хувь шиг ирэх болно. Нэгдүгээрт юуны өмнө оны сүүлчийн өдөр орон хоолой бүгдийг идээрэй. Хоол хүнсээ үлдээж болохгүй. Учир нь өнгөрсөн оны хоолны хишиг нь шинэ он руу дамжин ордог тул эртний хүмүүс чанд баримталдаг байжээ. Мэдээжин хэрэг хөрөгчөнд байгаа бүх зүйлийг хоослох боломжгүй. Хүнсний ногоо, мах, кимчи зэргийг угаасаа хөрөгчөндөө хадгалаад хэрэгтэй үедээ гаргаж иддэг. Тиймээс ороо идсэн хоолоо үлдээлгүй идэж цэвэрлэх нь чухал. Хүн төрөлхтний хамгийн том хувь шиг бол амны хишиг юм аа. Орчин үед энэ бол эд баялагын хувь шиг бөгөөд магадгүй таны хүсч буй мөнгөний хишиг юм аа. Эртээр үеэс хүн өөрийгөө хоосоход аз завшаа ирдэг хэмээсээр ирсэн. Тийм ээ, жилийн сүүлчийн өдөр хоолоо юу ч үлдээлгүй бүгдийг нь идээрэй. Хэрв яалтчгүй хоол үлдсэн бол шинэ он гарахаас өмнө хаяхаа бүү мартаарай. Ингэвэл шинэ жилд том аз тохиох болно. Хоёрдугаарт талархаж буй хүмүүстээ баярлаа гэж хэлэхээ мартуузай. Хэн нэгний гэр шинэ жилийг угтсан халбах хүртэл уйлдаг гэсэн үг байдаг. Энэ өдөр ямар ч өр зээл тавихгүй, хурим найр хийдэггүй гэдэг. Хэрв та шинэ он гарахаас өмнө бусдаас зээлсэн зүйл байвал буцааж өгвөл маш сайн. Тус дэмийг нь хүртсэн бүхий л хүмүүстээ талархлын үг, мэдлэгээ илгээх нь зүйтэй. Танил найз нөхөд ажлынхандаа бүтэн жилийн турш хамт байсанд баярлаа гэж хэлэхээ бүү мартаарай. Ихэнх хүмүүс шинэ ондоо аз хэмэртэй байхыг хүсгээс биш, өөрсдийг нь асран халамжил тусалсан хүмүүст талархал илэрхийлдэггүй. Аз нь агшин зур бий болдоггүй бөгөөд өнгөрсөн үеийн учрал тохиолдлууд хувь тавилан болж өсөж томорсоор байдаг. Хүрцэн ач ивэлдэд талархаж мөн хажуудаа байсан хүмүүст талархлаа илэрхийлэх нь аз хувь шиг дууддаг. Та бүхэн энэ оны сүүлийн өдөр танил тал, хамаатан садан, найз нөхдөд утсаар, мессежээр холбогдож үнэхээр талархснаа хэлээрэй. 3-дугаарт хуучин юм гамшиг дагуулдаг гэдэг. Урт цагт хааны ордонд шинэ жилээр хаях зүйлээ хайж, шатаа бүхнээ шатаад шинэ оныг угтдаг нь жам ёсны зарчим байжээ. Ашиглахгүй өвдөрсөн зүйлүүд гэсэн үг. Баруунд шин дар шин савнд гэдэг үг бий. Энэ нь хуучин зүйлээ орхиж өнгөрсөн бүхнээ зэгслэхийг хэлж буй утга юм аа. Гэрт чинь эвдэрсэн засах боломжгүй зүйл байвал хаяарай. Тэднийг байрлуулах нь фэншүүгийн хувьд гэрдэх азын энерги улам буурах үндслэл болдог. Эвдэрсэн хэрэглэхгүй зүйлээ зэгцэлж шинэ он гарахаас өмнө хэрэгжүүлээд үзээрэй. Тэр дундаа эргчил азтай өөрчлөлт ихтэй маш хүчтэй жил байх болно. Мэдээжин хэрэг асар их баялаг байж ч болно. Эсвэл маш их зовлон шанал уналт байж ч мэднэ. Эдгээр хэрэгжүүлсэн хүн эргчил аз хувьшигтай байх болно. 4-дүгээрт шинэ он солигдох мөчийг хараарай. Гэр бүлээрээ хөнгөн зур шидэж, ярилцаж, тоглож, наадаж шинэ оныг сайхан ухтаарай. Эрт дээр үед хааны ордонд хаан өөрийн бээр улс орноо төлөөлөн тэнгэр залбирч шинэ оныг угтдаг байжээ. Мэдээжин хэрэг одоо ч гэсэн ерөнхийлөгч эсвэл хотын дарга бичлэн гарч ирж шинэ оны мэндчилгээний үг хэлдэг. Энэ өдөр шинэ он гарахыг угтаж унтахгүй байгаарай. Ингэвэл та энергийн өөрчлөлтийг шууд хүлээн авах боломжтой. Гэвч ихэнх хүмүүс энэ өдөр гэртээ зүгээр л зурагт үзэж шинэ жилийг тэмдэглэдэг. Шинэ он, шинэ жил тохиох мөчид гадаа гарч шинэ эрч хүчийг мэдрээрэй. Энэ даруй шинэ аз хувьшгийг хүлээн авах арга юм аа.
5-дугаарт энэ өдөр хүн бүр 3 зүйлийг хаях хэрэгтэй. Оны сүүлчийн өдөр болоход энэ жил хийсэн алдаа дутагдлынхаа талаар нэг бодож үзээрэй. Тэгээд эх жил дахиж тийм зүйл хийхгүй гэх амлалтын хамт түүнийгээ хаяарай. Дараа нь энэ жил хийж чадаагүй хамгийн харамсаж байгаа зүйлхээ тухай бодож үзээрэй. Тэгээд эх жил гарцаагүй түүнийгээ хийгээрэй. Эцэст нь энэ жил гэр бүлдээ хийсэн хамгийн муу зүйлээ бодоорой. Эх жил түүнийгээ давтахгүй гэж шийдвэр гаргавал маш сайн. Эрт дээр үеэс өвгдөөдсөн маань дандаа 3 алдааны тухай ярьж ирсэн. Нэг нь миний өөрийн алдаа, нөгөө нь итгэл найдвар хүсэл тэмүүлэлтэй холбоотой алдаа, сүүлийнх нь гэр бүлийн алдаа. Хүн бүр өөрийгөө тунгаан бодож, дараа жил үүнийг давтахгүй гэж хэлээд эх жил амлалтаа чандлан сахиарай. Ингэж чадвар шинэ онд заавал хувь шиг хүртэх болно. 6 дугаарт энэ өдөр гэрийнхээ аяг тавны алчуурыг солихоо бүү мартаарай. Юу гэсэн үг вэ гэхээр сүүлийн өдөр галтгоогоо цэвэрлэж цэглэх хэрэгтэй. Галтгооны өрөөний аяг тавны алчуурыг шин зүйлээр солиход сайн. Бохир аяг тавны алчууртай айлд эд баялаг аз хэмэр ирдгүү гэж фэншүүд үздэг. Шинэ жилээр аяг тавны шинэ алчуур хэрэглэхээ бүү мартаарай. Мэдээжийн хэрэг аяг тавны алчуургүй байж болно. Хэрв тийм бол энэ өдөр хогийн саваа хоосолж гэрт байгаа бүх хогоо хаяарай. Эх жил хөгжил цэцэглэлтийн шинэ эрч хүч их мөнгө танд ирнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр та бүхэнд 12 дугаар сарын 31-нд хийх ёстой зүйлсийн талаар хэллээ. Санаж байгаад хэрэгжүүлээд үзээрэй. Хөгжил цэцэглэлт аз жаргалын шинэ эрч хүч энергийг олж авна гэж найдаж байна. Орчуулан хүргэлээ. Авахгүйхийн ухаанаар хандна уу? Энэ мэдээлэл танд таалагдсан бол хайртай гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүс сонсож мэдээсэй гэж хүссэн бүх хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. 2025 оны заяа төргөө төрсөн сар өдрөөрөө мэрэглэх. 2025 он гарч байгаа. За жишээлбэл та 1 сарын 26-нд төрсөн бол энэ бүх тоонуудаа задлаад хооронд нь нэмнэ. 2025 тэгээ 1 сар 26 гэсэн одоо гарч байгаа оныхаа тоотой он сар өдөр тэмдэглээд. За бүгдийг ингэ задлаад нэмэхээр 18. За тэгвэл 18-аас задлаад нэмэхээр 9 гарч ийн. Тэгвэл дараа нь одоо жишээлбэл 1 гарахаар яг 2 гарахаар 3 гарахаар яг байсан байгаа. Тэгвэл 9-р тайлбарыг уншнаа гэсэн үг. 1. Тариалтын жил. Шинэ зүйлээс айлгүйгээр сорж үсгэд тэр нь ирээдүйтэй холбогдно. 2. Уулзалтын жил. Хүмүүстэй холбоо харилцаа тогтоох, нүүр цараагаа таниулах зэргээр хүнтэй найзалж, нөхөрлөх явдлыг эрхэмлснээр хувь хишгийг дуудана. 3. Цэцэглэлтийн жил. Аз зэвэхэд бэлэн байна. Зоригтой үйлдэл хийх нь чухал. Шийдвэргүй байх нь сайн зүйл бишээ. 4. Нэгтгэлийн жил. Анхдагч руугаа буцаж, одоогийн энэ орчиндөө тогтвортой үндэс суурийг бий болгохын төлөө шаргуу ажиллах үе. 5. Эргэлтийн жил. Сунаач болов сорилт хийхэд урагшлах болно. Ажлаа солиё гэж бодож байгаа хүмүүст тэгээрэй гэж санал болгож байна. 6. Өөрийгөө золиослох жил. Хүний төлөө хичээх 1 жил. Сандралгүй тогтвортойгоор хүний хадгаламж хийх жил. За хүний хадгаламж хийх жил гэдэг нь юу вэ гэхээр одоо хүмүүстэй найзалж, нөхөрлөж үнэхээр одоо тий яг сайн одоо холбоо сүлбэсийг бий болгоно гэсэн утга юм уу да. 7. Өөртөө хөрөнгө оруулалт хийх жил. Өөрийн сул талыг даван туулахын тулд шаргуу хичээх 1 жил. Янз бүрийн шүүгээ хийх хэрэгтэй. За шүүгээ хийх хэрэгтэй гэдэг маань зөв миний ойлгож байгаагаар тэгэхээр тийм ээ одоо гэр бүл, ажил төрөл, мөнгө төрөг, харилцаа холбоо гэдэг энэ болгондоо одоо өөртөөгөө холбогдох бүхэл зүйлд хөрөнгө оруулалт хийж цаг гаргаж мөнгө төрөг зарцуулж ингэж ажиллах ёстой болов уу гэж бодож байна. 8. Амжилтын жил. Өнгөрсөн үеийн хичээл чармаалтаар шагнагдах жил. Өөрийн хүсэл шунлаар ажиллах бус. Байгалийн жамд нь бие даатгаад орхих. 9. Ялгах жил. Шинэ үе шат руу урагшлах үе. Хэрэггүй зүйлсийг зоригтойгоор хай. Япон хэлнээс орчуулан хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Шинэ онд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Хэрэгтэй хүнд нь түгээгээрэй. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.